За сайн байцгаана уу. 4 сарын 8-р 2 дахь мөнгө хуваарлалтаа хийх чинь. Өнөөдөр болохоор 1,500,000 төгрөг хийн. За энэ дээр байрныхаа мөнгөн дээр түрүү 7 хоног дараа 7 хоног хийхгүйгээ бичсэн маа. Тэгэнгүүт Unitel Univision 2-ых дээр 45,000 хийн. Тэгээ өнөөдрийн хувьд болохоор энэ ингээд 45,000. За тэгээд хүнсэн дээр 160,000-ыг энээсээ аваад ийшээ хийцэн байсан байгаа. Тэгээд 160,000-ын үлдсэн нь бол энэ ч байгаа гэсэн үг. За унаа түрүү 7 хоногт бол машина угаалгана гэсэн ерөөсөө угаалгаж амжаагүй байж байгаа. Тэгээ угаалгах нь юутайгаар бензинтэйгээ гээд ингээд 100,000 төсөлчий. За нинжин гарын мөнгө. Гумба гарын мөнгө. За ингээд нийлээд 460. За одоо хөвгүүд ариун цэвэр хэрэгсэл гоо сайхан эрүүл мэнд хурам 52 хоног шинжил шинжил дээр би шууд 4 сарынхаа бүгднийг бүгдсэн. Шинжил дээр энэ 7 хоногт хийхгүй юм байна. Аялал 30 өдөр. За хөвгүүд дээр юу хийн? За хөвгүүд дээр нэлээд гайгүй юм чинь. За 100 хийчи. Ариун цэврийн хэрэгсэл дээр бас. За энэ дээр нэг 30,000 хийгээд гоо сайхан дээр нэг 30,000 төгрөг. За эрүүл мэнд дээр болохоор юу яана? Би шүдэ авахсан төрөг 7 хоногт бүр амар хавдаад ёстой амар юм билээ. Тэгээ одоо энийг хэсэг ойлгож 9 хоногийн дараа очиж оёлоо авахуулаад 9 хоног нь одоо нэг 2 дахь дараа 7 хоногийн 2 дахь ч юм уу 3 дахьд таарч байгаа. Биш ээ 4 дахьд ч юм уу таарч байгаа. Тэгээд тэр нөгөөний 32 дээр нүүр ам судлалын эмнэлэг дээр очиж авахулсан тэр багшаар нь миний шүд айгүй юугаа байралтай ингээд тэгээд тэнцээ болохоор 120,000 төгрөгөөр авт юм бэл. Тэгээд дараачийн удаа бас дахиад шүдэ авахулна. Тэрэндээ бас мөнгөө бэлтэнэ. Тэгэхээр энэ дээр нэг 100,000 төгрөг хийчи. 20 10,000 төгрөг. За 52 7 хоног төр хийх гэхээр 52 7 хоног дээр 40,000 хийчи. За аялал дээр 50,000 хийчи. За одоо 30 өдөр дээр хэд үлдчихэв? Энэ 30 өдөр биш үү шүү дээ. 30 өдөр чинь дууссан. Одоо нөгөө галтгооны хуримтлал шүү дээ. Галтгооны засварын хуримтлал хэлсэн байна. За хасгана 45,000 хасгана 460,000 хасгана 160 270 хасгана 90,000 635 үлдчихээн гэдэг чинь за ямар тач юу яачи. Би чи энэ чи юу яасан шүү дээ. 100 октябр банк салаад. Галтгоо 150,000 штэ. 4 дурс бутах юм бол 600 болох юм байна штэ. За 35,000-ыг нь өөр тийшээ хуваалч. Тэгээд 600-аа шууд хуримтлал руу хийлээ. 35,000 гин хаашаа хийх үү гэхээр сайхан л байна. Биш эрүүл мэнд рүү байсан. 30,000 135,000. За тэгээ галтгоороо 600 ингээ чи. За тэгээ дээрээс нэмээд энэ нөгөө нэг цугларсан байсан сая төгрөгөө яг ингээд өрн шууд бидээ авна гэж утсан чинь өмнө нь тэгээ угаасаа бидээтэй бидээгүй болол байсан юм чинь ингээ тэгэж
бас яг ингэ цугларсан мөнгө чи яг тэгж бодогдож байгаа байхгүй. Тэгэнгүүтээ за энийг зүгээр бидээ авч ийснаас ингээ галтгооны хуримтлал руу хийгээд ингээ хурдхан шиг ямар тач галтгоо гоё болгоод авал гоё штэ гэж бодчихгоотаа за ерөөсөө энэ удаадаа бидээ авах хүслээ дүр зур хоошоо тавьчих гээд тэгээд энэ 1 сая төгрөгөө ерөөсөө өрөөгүй яг энэ чигээрээ байж байгаа. Тэгэхээр энэ 1 сая төгрөгөө энэ юуныхаа хуримтлал руу хийн гэсэн үг. Энэ галтгооныхоо хуримтлал руу ийшээ оруулна байгаа. Тэгэхээр энэ дээр нэмэх нь 1 сая гэсэн үг. 1 сая төгрөг. За ингээ хуримтлаа гэхээ. Дээрээс нь нэмээд энэ хэдэн төгрөг үлдэх нь яах нь тэрийг бас гаргаж ирсэн. За ингээ байран дээр энэ удаад мөнгө хийхгүй Univision дээр 45,000 төгрөг. Жарыг хийгээд 15 хариулчих. Жаа 15. За ингээд чөтөд 7 хэрлээ. За нэг иймэрхүү мөнгөлцсөн байна. За энэ мөнгө болохоор одоо энэ 7 оны үлдсэн хоногт хэрэглэх мөнгө гэсэн үг. За энэ унааны би яг энэ 40,000-ыг нөгөө угаалганд ашиглана гэж одоо чадаагүй тэгээ ингээд үлдсэн байж байна. Одоо унаанд болохоор 100,000 төгрөг. За бусад хэрэглээ. За өгөөд явах дээр энэ задгаа мөнгнүүдийг байна. Хийшээ хийчихнэ. За тэгээд 100,000. 1 2 3 4 5. Энэ хөвгүүдээ сая нөгөө им авч өгсөн. 40 60 80 100 10 40 140. За гэр ахгүй ирлээ. Чиг нэмэн. За ингээд нийлээд 40 болж байна. 40. За эрүүл мэнд дээр задгаануудаа ийшээгээд энэ дээр чи эрүүл мэнд госох зааж чадах юм. Цэсний байр эсрэлт. Солиод. За гоо сайхны задгаануудыг ийшээ хийгээд өнөөдөр чи аюу олон зуун төтөд өгөх юм дээ. За гоо сайхан дээр 40-ыг хийгээд 10-ыг хариулаад ингээд 20 40 60 80 100 За ингээд за эрүүл мэнд дээр 135 хийн гэсэн үг. Дөрөв 5 120 Одоо манай нөхөр бас цусаа угаалгах гэж байгаа. Нөгөө манай очдог бариач ихтэй очиж байгаа сайхан. Цусаа угаалгаад гой бариулаад. За одоо ингээд за одоо хуримтлалын авцсан. За хуримын дээр 10 минут. 10-ыг хийгээд 20 хийчих. За ингээд сая 200
20 40 60 80 90 320 мянган төгрөг. За 52 7 хоног 40 мянган төгрөг юм. За ингээ 200 20 40 60 80 300 20 40 60 80 420 40 60 65 465. За шинэ жилийнхээ гэлгүй за аялал дээр 50 мянган төгрөг. За ингээд 20 40 60 80 20 40 60 320 40 60 420 40 60 420 40 60 420 40 60 70 80 100 200 300 400 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 4
50 60 70 80 520. Одоо удахгүй аяллаа улирал эхлэх гэж байна. Тэгэхээр тэрэндээ сайн бэлдээд одоо уралтай. За одоо энэ дүрсүүдээ бодоо хүрсээ 52 хоног бодчих. За одоо галтгоо дээр тэр чинь ямар хэлээ. Анд шүү дээ. За энийг тоглоод. За ингээ яг 1 сая төгрөг ийш хуримтлал руу орлоо. Энэ яг бэлэн мөнгөөр ингээд мөнгө цуглуулчихаар одоо эн чинь 30 хоногийн чаленж авуулан дуусгасан байгаа шүү дээ. Тэгээ яг ингээд авна гэж төлөвлөсөн байж гиснэ яг өөр хуримтлал эхлээд арай өөр нэг том зорилготой болоод дараагийн хуримтлал эхэлсэн баа шүү дээ. Тэгэнгүүт ингээд энийгээ ингээд харахаар ингээд өрмөргүй санагдаа. За ихшээ. Тийшээ хийсэн нэлээ дээр юм ингээд ийм одоо мэдрэмж үүсэж байгаа. За энийгээ ийшээ хийгээд за эдгээр одоо ингээд багтахгүй юм. Энэ мөнгөө ер нь бол дансанд цуглуулад явна. За энэ болохоор одоо 6 зулцсан байх хэрэгтэй. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 130 131 132 133 134 135 136 137 138 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 170 171 172 173 174 175 176 177
17, 20, 21, 22, 23, 24, 25, 40 гэдэг чинь 800 биш үү? 800. Яа 800. Би ч өчтөр тиймээс хэдийг авлаа. За хэдийг авснаа хараад. Баны инжин гэсэн мөнгө аваагүй шүү дээ. Бүр гахалтай шүү дээ. 1 2 3 4 5 1 2 3 4 5. Энд чи бас хөрх мөнгө үлдсэн байх хэвээр. Эвдэр бас ингээд баг нийлээ дахиад нэг байшингийн дүрс бодуулчихаар юм. За ингээд энэ биш тавиад. За одоо энэ 600 мянга бас ийш орно гэсэн. За энэ багтахгүй нь шиг хэлчих гэсэн. Хаашаа бас өчөөд чинь. Тэгээ энийг юу юм ингэж чад банкнд хийнэ. Эсвэл
Эсвэл дараагийн авах мөнгөө шууд ATM руу ATM-ээс авахгүйгээр энэ мөнгнөөс авангуудаа тэр мөнгөө шууд тэр нэг хадгаламжийнхаа юу руу шилжүүлчихдэг байхгүй юу? Бараг тэгсэн дээр үлээ. За сая 600 дээр юу энэ өмнө нь хэдийг хийсэн байсан бичээгүй байна. Сая 600 дээр 300 сая 900 болсон байна. 1 сая 900. За одоо тэгэхээр тэрийг бодно. Чи 1 сая гэдэг чинь нэрээ хэдэн дүрс вэ гэхээр сая 50,000. Сая 50,000 энэ бол энэ чинь гэж. Сая 50,000 хийжиж би 7 ширхэг байшингийн дүрс бодох юм бэ. Ингээ хийж. Тэгэхээр энэ гэхдээ хурцлынхаа дүрсийг бодно гэсэн үг. Биш ээ. Хэн сая 950. За сая 950 гэдэг юм уу те. Та энэ дээрээ 10 ширхэг дүрс биш ээ. 7 ширхэг дүрс дээрээс нэмээд энэ 6 чинь хувахан 150. 7 дээр 4 11 ширхэг дүрс бодох юм байна. За ингээ бодчихлаа. Эхний нүур ямар тааж болчихлоо. Оо энэ багтаа болчихлоо. Одоо юу яа энэ мөнгөдөө хуваарлан 100 тогтондоо одоо энэ нэрэж бас 150,000 хүртэл. За энийг одоо бүгднгийн одоо энэ төгсгөлийн энэ өндөр одоо их бутхаа мөнгө одоо дүнгуудад дүүргэн эсвэл 50 80 мянган төгрөг шүү дээ тий. Тэгэхээр энийг тэгж дүүргэн за энүүгээрээ хэдэн төгрөг болох вэ? Эхлээд нь энийг ямар тач бодоод тийм. 80 гэдэг чинь сан за ингээд 42 дүрсийг будаад ингээд нийт энэ мөнгөөр аль 1 2 3 4 5 6 7 8 ширхэг тогтоод өргөнө.
ингээ амсаа 1 2 3 4 5 6 7 40. За энийгээ за ингээ хийчихнэ. За тэнгуүтээ дараад ирлээ одоо эдрээ. Ингээд 6000 тасаа. За эсвэл 7000 тасаа. 500 гамчуулан 500 бишгэлмээр авах. За ингэчи 6900 1 2 3 4 ингээд 6600 за тэгэнгүүтээ энэ ч 2 юм чинь 4000 700 4500 тэгээ 2000. За ингээд 5 шиг. Сургаамын 500 2000 6500 6969. Гээд 4500 747. За тэгээд 4500. За ингээд за ингээд болчихлоо. Ингээд нийт бүхэл дүүн ороод ирэхээр айгүй амархан ингээд доотлын мөрөөд айгүй сайн явдаг. За За тэгэхээр өнөөдөр ингээ мөнгө хуваарлах бичлэг маань энэ хүрээд дуусаж байна. Тэгээд амар гоё ямартаж галтгааны мөнгө хуваарлсан дээр зөндөө олон мөнгө хийсэн болохоор амар баяртай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.